хөтөлбөр энэ удаагийн зочноо Улаанбаатар хотоос 28 км-ийн зайд байдаг Хонхор гээд газарт байрлаж байгаа Хөх хотгийг зориод ирсэн байна. За энэ хотгийг үүсгэн байгуулагчдын нэг Бэвцэрэн гэж хүнтэй бид уулзж байна. За зуны ихэнх сар гараад удаагүй байна. Та сайхан зусж гин үү? За Монголын үндэсний яриадагаа сонсож байгаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргье. Тийм ээ, одоо энэ Хөх хотог гэж бидний бас үйл ажиллагаа маань дараагийн түвшиндээ орж тэгээ энэ Хөх хотог дээр одоо бүх зохион байгуулалтуудад бэлтгэл ажлууд ингээд өргөжөөд явж байна. За ер нь 10 гаруй жилийн өмнөөс эхлээд энэ Үндэстэн баг гэдэг компани бол одоо байгууллага хамт олонны аялал энэ амралтыг одоо шинэ түвшинд гаргая гэж хөтөлбөртэй аяллуудыг бий болгосон юм аа. Тухайн хамт олон аяллах газартаа ирээд ямар одоо үйл ажиллагаанд хамрагдах вэ? Хамт олон нийтээрээ юуг одоо тоглож наадаж хоорондоо одоо бараг юуг хэлэлцэж ярилцах вэ гэдгийг агуулсан тийм бүтэн өдрийн тийм ээ хөтөлбөрийг хэлж байгаа. Дунд нь сайхан өдрийн хоолны хэдээс байх уу гэдэг тэгээ хэдэн цагт ирээд хэдэн цагт буцах вэ гэдэг. Мөн одоо 10 жилийн сургуулийн сурагчид хүртэл одоо мал аж ахуйтайгаа танилцсан, Монгол ахуйтайгаа танилцсан, мөн агаад гарыг гээд ингээд төрөл бүрийн чиглэлээр аялдаг тийм өдрийн аяллууд байдаг шүү дээ. Тэгээ энэ аяллыг л одоо дараагийн түвшинд гаргая. Ялангуяа Монгол өв уламжлалтай сайхан холбоо, дэлхийн нийтэд хэрэгждэг одоо багийн харилцааны дасгал тоглоомууд гэж байдгийг. Баг хамт олон яаж харилцаж тоглох вэ? Тэр дундаа Монгол тоглоом наадам, Монгол үг хэллэгээ яаж тэр өдрийн аялалд нь шингээж болох уу гэдгийг л багтаасан юм хөтөлбөрийг бид нар одоо санал болгож байгаамаа. Тэгээ Хөх хотог гэдэг нэрэн дээрээ тогтож нэг мэдээлэл өгье. Одоо Улаанбаатар хот маань тойроо сайхан дөрвөн сайхан хайрхантай гэж ярьдаг. Тэгээ энэ Баянзүрх хайрханы маань бидний мэддэг нэр нь бол Баянзүрх хайрхан. Харин энэ хайрханы маань одоо өвгдийн оноосон тэр алдар нэр гэж байдаг юм байна. Энэ нь бол Хөх зүрх гэдэг нэртэй юм байна. Тэгээд Хөх зүрхнийхээ өвөр бэлд байгаа ийм отголох шийдлийг бид нар Хөх хотог гэж нэрлэж одоо өнөөдөр үйл ажиллагаагаа цагаан өргөжүүлээд явж байна. За сая өвөл бол зас мөстэй энэ сайхан үеднөө сайхан мөсний баяруудыг, засны баяруудыг сайхан зохион байгуулж, за үүнийгээ бид нар Монгол нэршлэрээ сайхан жавар 60 хоног биеэс ооно гэж нэг үг байдаг тийм ээ. Тэгээ сайхан жавар сөрцгөөё гэдэг үрээн дээр сайхан зохион байгуулсан. Одоо сайхан хавар цаг дүүрээ, зуны дэлгэр цаг эхэлж байна. Өвс ногоо ургаж байна. Бид нар жинхэнэ агаар сахинд гарыг гэдэг тэр үрээг одоо дэвшүүлээд явж байна. Агаараар амьсгал энэ салхиар бие сайхан цэвэршүүлье гэж тийм үрээтэй явж байгаа тийм. Дөрвөн улиралдаа нийцсэн тийм сан хөтөлбөрүүд байх юм аа. Өөр аялах тухай юм үрээтэй байлаа шүү дээ тийм ээ. Өөр аялал. Аялал гэдэг маань альва байгууллага хамт олонны хувьд бол одоо хамт олныг илүү их эрчлэх, бие биентэйгээ танилцах, одоо харилцаагаа илүү их өргөжүүлэх, бие биенээ таньж мэдэх юм зорилготой байдгаа гэдгийг бол энэ хүний нөөцийн мэрэгжилтэнгүүд одоо судалж тэрний төлөө л одоо энэ хүний нөөцийн мэрэгжилтэнгүүд бол байгууллага хамт олноо нэг өдөр сайхан агаар салхин гаргая гэж зорддог болсон юм байна. Одоо энэ чинь зөвхөн байгууллага хамт олон гэлтгүй энэ 10 жилийн сургууль бүр цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл одоо яаж эцэг эхтэйгээ хамт аялах вэ? Тэр дундаа аялалч нь бол шинэ орчинд очиж шинэ соёлтой өөрийнхөө бие дээрээс итгэхүйг уулзуулах гэдэг юм шүү дээ. Түүнээс яг мэддэг орчиндөө очихыг бол хүн аялал гэж хэлэхгүй байгаа. Монголчуудыг хэлдэг шүү дээ гарын дүүтэй ямар ч хүн одоо нэг сайхан альва сураарч байна уу, модоорч байна уу нэг эд хэрэглээ хийчихдэг. Тэр өөрийн эд хэрэглэлийг хүн ер нь багаж зэвсхийг бол өөрөө хийдэг гэж ярьдаг. За тэгвэл бид нар бас тэр хүн биеэр үйлдэх тийм ээ одоо гараар уурлах энэ зүйлийг бас олгож боломжийг олгож энэ жижиг юм сахи одоо илэгний өөцөөр ууцаа боёх бага хэмжээний мотор дашуур урлах за бүр ингээд сурыг сайхан сүлжих тийм ээ сур сүлжих за бүр заашлбал манай энэ гэрт харагдж байгаа хувцсны үлгүүр ац мод гэж хэлж байгаа юм л да модны энэ хэлбэр дүрсийг ашиглаа сайхан хувцсны үлгүүрийг хүртэл хүн өөрөө гүйцээгээд энэ бэлдсэн модон дээр одоо суран оосрын зангидах тийм ээ за бүр заашлбал энэ модон дээр нь өөр дээр нь хээ хаар зурах бэлэг дэмдгээ зурах ийм хүртэл боломжийг олгож өгч байгаа юм л да нэг өдрийн аялал гэдэг энэ хэдийгээр богино юм шиг өглөө одоо магадгүй 9:30 гэж ирээд орой 5-6-гээ буцах энэ нэг хооронд одоо хүнийг аль болох их сайхан өөрөөр нь үйлдүүлэх хамт олонтой харилцаанд оруулах тоглоулах тийм ээ тэр дундаа бие биенээ таньж мэдэх өөрийн авиас чадвараа нээж бусдад өөрийгөө таниулах ийм боломжийг олгосон хөтөлбөр байгаа юм л да аялагчтай хүсэл тавьдгийг байгууллага хамт олон та бүхэн
хүн сайхан үнцний хувцастайгаа ирээрээ. Учир нь энэ агаар салхитай манай энэ хонхор нуурын хүндийвэл бас ч гэж одоо юм нам дор газар юм да энэ хавьтай бол тэгээ тийм учраас агаарын их сайхан урсгалтай гэж хэлнэ. Тэгээ энэ агаарын урсгалд бол хүн бүрэн бүтэн хувцастай байж биеийн дулааныг хадгалах. За тэгээд Монгол хувцс бол хүний хөдөлгөөнд бас саад болдгоо гэдгийг бас өөрийн тэр ирсэн залуучууд хэлж байна л да. За хоёрт нь гэвэл тавьж байгаа хүсэлт бол та өөрийн сайхан аяр тагшаа аваад ирээрээ. За учир нь одоо юу гэхээр хувь хүний хамгийн ихний өмч бол өмч нь одоо аяг байсан юм байна гэдгийг бид нар онцолж хэлж байгаа. Учир нь одоо хүүхэд бор хоолнд ороод ирэх цагаас эхлээд аав ээж нь ямар нэг байдлаар модыг зорддог юм уу те хамгийн хөнгөн жижигхэн модон тагшаягыг одоо хүүхэдтэй бэлдэж тэр хүнд ингээд өөрийн өмч болгож одоо хүүхэд өгж тэгээд тэр цагаас хүүхэд бол миний аяг хаа байна гэж хэлэхээс эхлээд аягаа долоох тэгээд цэвэрхэн байлгах энэ бүх үүрэг хариуцлагыг одоо мэдэрдэг байжээ гэдгийг бид нар энэ хөх хотхийнхоо одоо аялын явцад тэр аялан ирсэн хамт олон болон хүүхдүүдэд таниулахыг одоо зорж байна. Хөх хотогт орж ирээд одоо бид зөвхөн нэг гэрт нь ярилцж байна. Тэгээ энэ гэрээс гадна хэд хэдэн гэр байна. За дээрэс нь хашаан дотор байгаа энэ модон ширээ сандлууд чулуугаар жишээлбэл энэ мод тарих гад хийц юм уу энэгээр яг юу хийх гэж байгаа юм бол гэдэг бүтээн байгуулалтууд бол мэрсэр харагдаж байна. Тэгэхээр яг энд ингэж бүтээж байгаа ахуйгаас хэлж өгч. Одоо нөгөө ор хайл үүднээсээ гэдэг шиг үүдээ бид нэр ургамал модыг ингээс ан чулуун сав хийгээд тэр чулуун савн дотор хөр шороогоо хийж бод мод цэцэг тарьдаг шүү дээ өнгийн цэцэгнээс л. Тэгэхээр энэ байдлыг бас харуулъя. За бүр цаашдвал тэрний үргэлжил болоод модыг огтолж одоо бид нар банц хийгээд гашаа барьдаг үедээ тийм ээ. Тэгвэл үгүй модоор нь өөр нь сайхан гашааг нь модоо тариад сайхан гашаа болгоё гэд их сайхан ойрхон зайтайгаар бутлаг болоод модлог урмлуудыг модуудыг тийм ээ яг төрөл төрлөөр нь за энэ хэсэгт нь үлээс байна, энэ хэсэгт нь хайлаас байна, тийшээгээ гацуур байна, тийшээгээ одоо шар хойс байна гэж яг ингээ хүн холж тарихгүйгээр ингээд нэг игнэн тий игнэнд ингээ 3 4 төрлийн модуудыг төрөлжүүлж ингээ тарьж бас игнээ болгож байна. Тэгээ энэ маань одоо 2 3 жилийн дараагаас бол сайхан энэ орчиндоо гэхэд өнгө төрх бүтээгээд бидний тэр нэг хүсчээсэн хөх хотго маань үнэхээр одоо байгаль дээлтэй хотго юм байна тийм ээ. Бүр хашаан хүртэл ямар нэгэн төмөр хайс биш. Бүр модоорч одоо хийгээгүй. Ерөөсөө ойгоороо модоороо ингэ сайхан хийсэн хашаатай байна гэдэг. Тэгээ энэ манай энэ орчин өөрөө юм 11 га газар байгаа. 11 га газар дотор бол бидний үйлчлэгээний гэрүүд байна. Одоо 10 хамтай сайхан өргөө гэр байна. Энэ бол одоо 2 3 жил хэрэглэгдэж байгаа гэр маань байна. Тэгэхээр энэ хөх хотго дээр бид нар нүүж ирж энэ сайхан догчиж үйл ажиллагаа явуулж байгаа болохоос биш. Өмнө нь бол нөгөө эн чинь манай үүргэн гэж цуслан дээр цуслангийн орчинд за мөн одоо босод энэ байгууллага хамт олонны манайх энд одоо сургалт аммаар байсан гэсэн дээр газар дээр нь очиж одоо сургалт хийдэг байсан. Гэтэл зарим хэрэглэгдэхүүн ингэ зөөхөд хэцүү байгаа. Тэр болгон одоо зөөхөд нүсэр тэр хэрэглэгдэхүүнүүд бол манай энэ гадаа орчинд байрлагдсан байна. За үүний жишээ бол одоо тэр том аа гэж сайхан багаараа алхдаг тийм 2 юм аа усг шиг одоо хэрэглэгдэхүүн байна. Том аа гэж нэрлэдэг. За тэр та бүхний одоо нөгөө олж таних гэдэг хэрэглэгдэхүүнээс би бас сайн 1-2-ыг танилцуулъя. Тэгэхээр эн чинь ингээд босох гэм бол том аа шиг хэлбэртэй. Аа усгийн чинь зурхад дундуур нэг зураас үлддэг. Тэр дундуур зураасан дээр нь тэр багийн нэг гишүүн гарт зогсдгийг. Тэгээд талаас нь 10 хэдэн багийн гишүүд утсан уяагаар ингэж татаад аа гэдэг модон дээр зогссон байгаа багийн гишүүнээ хүссэн газарт нь хүргэдэг юм багийн харилцааны дасгал баггүй юу. Тэгээ аль болох одоо тэрэн дээр үл ер нь хамт олонны тийм үдирдэгч одоо менежер тэр хүмүүсээ аль болох зогсоодгийг. Учир нь юу гэхээр тэр хамт олонныг одоо тэр байгууллага дотор мандайлж байгаа тэр менежер хүн хэдүүлээ энэ цэгээс тэр цэгт хүрье гэхэд хамт олонны нийт оролцоотойгоор хүрдэг байхгүй юу. Энэ одоо бидний онлын энэ ойлголтыг томаа гэдэг тогтоомоор жишээлбэл одоо дүрсэлж хүн биеэр үйлдэснээрээ илүү их мэдэрдэг гэсэн үг. Энэ баг дотор чи миний хэрэгцээ хүртэл байдаг юм байна. Би ч өөрийгөө юм чадахгүй гэх биш. Би өөртөө оноогцсон тэр хийж чадах ажлаа уцны өдрөөс яг л бат барьж явах хэрэгтэй байдаг байхгүй юу. Гэтэл зарим хүмүүсийн үүрэг бол
бүр яг алхуулах үүргийг гүйцэтгэх, зарим нь тэнцвэрийн хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Өхрийн зүгээр нойтын ажлыг тэлж хатаагаад ном сум харвааны сайхан одоо харваа бай хийсэн байна. За энийгээ сайхан тэлж байрлуулсан тэр энэ цэг рүүгээ харавхтаа бид нар одоо анчны отог гэж нэрлэгдэж байгаа уртсан гэрээс харвж байгаа. Тэр гэрийн ойролцоогоос. За анчны отгийг бид нар ямар маягаар хийсэн гэхээр сайхан шургааг модуудаа босгож байгаа. Тэгээд гадуур нь адууны нойтын арьсаа шууд бүрж тэгээд тэлж хатаагаад хийсэн байгаа. Ер нь энэ арьс шир гэдэг энэ эрдэнэт малын маань энэ түүхий эдийг бид нар хамгийн боломжит аргаар яаж хэрэглэх вэ? За үүнээс өмнө заавал боловсруулалт орохгүйгээр ер нь яаж хэрэглэх вэ гэдгийг хүртэл одоо манай энэ хөх доктор ирсэн залуучууд бас үлгэр жишээ авахын боломжууд бүрдэж байгаа. За манай анчны утга дээр одоо ангийн сайхан 12 салаа гэдэг шиг 10 салаа эвэртэй бугын бас сайхан эвэр хатгацсан байна. Тэгээд энэ маань юу илэрхийлж байгаа юм гэхээр эврээ гээшүүдэ буг гэдэг юм чи. Тэгэхээр тэр унсныг нь аав. Түүнээс амьд бугын одоо эврийг авахын тулд буудаж унгана гэдэг энэ зүү бус, жам бус, ёс бус энэ зүйлийг бид нар бас таньж мэдүүлэхийг зорж байгаа. Энэ байгалийн баялаг энэ өнөөдөр бидний сууж байгаа ширээ сандал дээр хүртэл одоо хоньны нэхийгээ илтсэн байна. Мөн одоо ноосоор хийдэг энэ тоглоом наадмууд байж байна. Тэгэхээр энэ болгон чи юу хэлж байгаа нэхэр энэ жил болгон нөхөн сэргээгж байгаа байгалийн баялаг буюу энэ нөгөөжийг одоо бид нар бүрэн дүрэн хэрэгжилж сурах хэрэгтэй байгаа. Тэгээ үүнийг одоо төлөөлөл болгож л энэ унсан модны хүртэл ац модыг өлгүүр болгохоос ихтэй тийм ээ. Бид нар аль болох одоо тоглоомыг гэхэд аль болох ясаар нь хийхийг одоо хүмүүсийн барьдаг учраас дандаа аль болох мод, яс, тийм ээ, чулуу энэ зүйлээр нь хийхийг хүсэж байна. Түүнээс биш одоо хуванцар зүйлийг аль болох багасгах, хог хаягдлыг багасгах тийм ээ хэрэглээгээр их хог гаргаж байна шүү дээ. Тэгээ энийг л одоо сайхан энэ хөг хоттой таниулахыг зорж байгаа. Малчин айлын маань малын хороо харагдаж байна. Тэн туглын гашаа байна. За сайхан шургааг модоор тэгээ жижиг юм нарийн банзаар хийсэлтэй. Тэгээ ард талд нь малын нэг хороо адуу малаа гашаа өхрөө эдрэг хаших зорилготой сайхан хороо барьсан байна. Одоо энэ намар өвөлдөө амжаад сайхан бүр өвлийн тийм нөгөө сарвчтай сайхан хороо барихыг хүсэж байна. Учир нь юу гэхээр энэ Монгол ахуй гэдэг доктор чинь бид нар нөө эд хэрэглэл бүх зүйлээ өөртөө бүтээнэ гэж байна шүү дээ. Түүнээс шууд сэндвичийн хавтаа авчираад ч юм уу эсвэл ямар нэгэн барилгын турбаа авчираад зоогоод ингээ гашаа хийхийг үл бид нар аль болох дэмжихгүй байгаа гэсэн. Тэр болгон чи өөрөө байгалийн шалгарлыг давахгүйгээр илэгдэж муудсан цагтаа хог болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байгалийн шалгарлыг даваад за давахгүй байсан ч буцаад байгальдаа шингэдэг зам ёсыг гэж хэлье. Энийг одоо бид нар аль болох даахыг хичээж байна. За энэ гашаан доторх өөр доктордууд дундууд энэ сайхан нарс модыг харуулдаж хийсэн, нааж хийсэн гэдэг нэг гэрийн магтаад байдаг ерөөл тийм ээ. Тэрэн шиг аль болох сайхан модны зах дээрээс том тэр моднуудыг банзарж аваад тэр банзан модоор хийсэн сандал ширээнүүд их батбуу нарс архинд ингээ илэгдэж модхон баг гадаа орчиндөө байрлуулсан байна. За энэ 10 амтай гэр ч гэсэн өөрөө яг Монгол гэр шүү дээ. Модон хийцээ эсхийгээр бүрсэн гэр. Энд бол бид нар хэрвээ энэ гэрийг нөгөө орчин үеийн материал болох одоо галгаруудаар бүтүүлж байдаг юм уу, том каркастай гэдэг юм уу ингээ бариад ирэхээр гэр хэлбэртэй байшин гэж бид нар бас их онцолж байгаа. Тэгэхээр гэр хэлбэртэй байшин болоод ирэхээр нөгөө байгальд ээлгүй хаягдл их гарнаа л гэж үзэж байгаа. Тэгэхээр Монгол хүн одоо магадгүй их эзэн Чингис хаан үрдэл дээр өхөр тэргэн дээр одоо юу гэдгийг тэр том өргөөгөр хуралдааныхаа тийм ээ тэр чи амьдэрдэг гэр нь биш гэж байгаа шүү дээ. Дандаа хурал ном уулзалтуудаа хийдэг тийм ээ. Тэр том гэрийг нөгөө арчлаад явж чадсан юм чи бид нар ч гэсэн бас нэг тэр хэмжээний энэ хэдэн гэрээ сайн арчлаад явандаа л гэж бодоод байж байна да. Ер нь гэр чин заавал жилдээ 1-2 удаа буулгаж салхи чи оруулж сэлбэд засч байхгүй л гэр гэдэг чи хэрвээ ингээ галгаруудаа битүү өвдөжчүүл нөгөө агаар амсгалахаа болоод чи хөрөнгөлөгдөд эхэлнэ. Тэгэхээр энэ байдлыг хүртэл бид нар аль болох бас ойлгож мэдэрсэн тийм хамт олон ажиллаж байна. За бүтээн байгуулалтуудыг ингээд тоочход нэр их хөдөлмөр өрнөж байгаа юм байна. За мөн агуулга хөтөлбөрөө ч гэсэндээ сайн бодолцсон юм байна. Одоо жишээ нь 2 дугаар гэрт ороод ирэхэд энэ алтан дээд гэргээд энэ том одоо мэдээллийн самбар байна. Жишээлбэл хүний үүслийг амтан, гөрөөс, мааха, мангатай, хүн гэд. Тэгснэ 2 төрлийн хүн ихээс сална, төрнө. За нэг нь болохоор ихээс салаад төөрдөг. Төрсөн нь амьдран оршдог бол төөрөх нь амиа тээж яваад амьдран орсон нь мөнхөрдөг бол амиа тест нь хүж өргөддөг гэд. Ингээд зөвхөн нүдний үзүүр цухас ингээ харахад л энэ мэдлэг
ойлголтын мэдээллийг яаж одоо бэлдсэн хөтөлбөр тамрагдаад одоо сайхан агаар салхинд гараад явъя гэсэн хүмүүст зориулаад ингээ бас давхар тарих оюуны цэнэглээд байна уу? Тэгэлгүй. Энэ ямар учиртай? Тийм. Хөх хотлыг байгуулж байгаа энэ хамт олон бол нэг талдаа орчин цагийн шинжилгээ ухаанаар бол хүний нөөцийн мэрэгжилтэнгүүд байгаа юм. Тэгээ одоо судлаач нар байна, өв соёлоо судалдаг хүмүүс. Тэгээ малчин хүмүүс байна, адуучин байна. Манай саяны Батканд бол одоо хаа байсан Завхай аймгаас Улаанбаатар хотод мал ундраа авч ирсэн энэ малчин хүн байгаа юм. Тэгвэл нөгөө талдаа өнөө цагийн шинжилгээ ухааныг ингээд сурч мэдэж ажил хөдөлмөрөөр зохицуулахын бүр цаад талд нь одоо энэ үндэснийхээ онолыг нэг сурч мэдсэн бас хамт олон энд байгаамаа. Одоо Монголд бол 4000 орчим судлаач нар энэ алтан дээд гэрээ гэдэг үндэсний онолыг судалж байгаа шүү дээ. Тэгэхээр алтан дээд гэрээ гэдэг бол үр сойжмын та бүхэн ингэж амьдраарэ, энийг битгий мартаарэ гэж захиж үлдээсэн эцэг өвгдийн амьдрах ухааны л онол байгаа. Би ингэж хэлэх хамгийн товчоор ингэж бэлтгэсэн мэдээлэл байгаа. Зэгцтэй мэдээлэл. Тэгэхээр энэ зэгцтэй мэдээллийг тэр онлын мэдээлтгүүнийг одоо судалсан яг бидний одоо сурч мэдж байгаа байгууллага бол энэ Их Монгол язгууртан гэж байгууллага байна. Их Монгол язгууртан иргэний нийгмийн байгууллага, энэ төрлийн бас байгууллага байдаг. Энэ байгууллагын цагаан гишүүд тэгээд залуучууд одоо энэ хөх хотууд дээр манлайлан ажиллаж байгаамаа. Энд чинь нэг талаа амралт аялал боловч нөгөө талаа яг таны саяны хэлсэнчлэн сургалтын орчин, хүнийг санд сэрээдэг орчин болж байгаа юм л да. Монгол ахуй соёл гэдэг тэр орчин донд би хаана ирж орох вэ гэхээр цэцэрлэг дотроо нэг сайхан өрөө байна. Тийм ээ, одоо сургууль дотор тийм өв соёлын өрөөнүүд байна. Гэтэл яг одоо цэцэрлэг сургуулийн шатаад аваад гарцсан залуучууд бол өнөөдөр ажил гэргээл одоо хэмнэлтэд байж байна. Тэгтэл тэр хүн за би үр хөвгтө дагуулад сайхан Монгол орчинд очиё гэвэл хотод хамгийн ойрхон газар хаа байна вэ? Би заавал одоо хаа байсан 1000 км 500 км байгаа ах トゥ дээр очих боломж нь хараа хумс байна. Одоо би нэг ойрхон нэг мал ахуйтай Монгол юм соёл ахуйтай газарт очиё гэхэд хөх хотоор ирэх юм боломжийг бүрдүүлж байгаа. Тийм ч учраас энэ зам дагуу тийм ээ тэрж явах замд энэ налах орох замд ингээд 2 км-ийн зайд байж байгаа юм л да. Тэгээ энэ газраа бас тийг сонгосон гэсэн. Тэгээ бид нар энэ алтан дэд гэрээний энэ онол энэ зүйлийг бол одоо орж ирсэн хүн болгонд одоо ярьж хэлдэг тийм бол ажил хийдэг юм аа. Харин энэ саган мэдээллийн самбар хэн болгоны нүдний өмнө байж байдаг. Өмнө нь одоо Их Монгол язгууртан иргэний нийгмийн байгууллагаар бас орж гарсан тэр байгууллагатай бас холбогдож байсан хүмүүс санаж сэрэх тийм ээ. Би чи нэр ийм зүйл үзчихээл үү. Эний чи нэгтгээд харуул ийм байдгийн байж таа гэд ингээд би өөрийгөө Монгол гэж боддог хүн болгоны одоо мэдүүл зохиох нэг үндэсний онол маань юм л да. Энэ ярьсан өгч байгаа намайг Викторин гэдэг. Тэгээ би бол энд нүүж ирээд одоо 2 сар л болж байна. Тэгээ 3 сарын 5-ны өдөр нүүж ирсэн. Одоо миний 5 антай өргөөгөр энэ өвөр гүнтийн цуснд байжсэн. Тэрийг за одоо энэ хөх хотын маань үйл ажиллагаа энэ хавар энэ зунаас өмнө намраас өмнө сайхан зэгцрэх хэрэгтэй. Та бүхний одоо гар бие хэрэгтэй. Оролцох хэрэгтэй. Энэ чинь зөвхөн Монгол хүмүүст одоо Монгол ахуй соёлыг нь таниулах биш. Гадаад хүмүүст хүртэл одоо ирнэ. Монголын чинь өнөөдөр хүн сонирхож штэ дэлхийн нийтээрээ сонирхож байна. Тэгээд яриа өрнөдөөд бүр бүнзгий их сайхан агуулга руу орох нь штэ тийм ээ. Хөх хотгийг зориод ирсэн хүмүүс ямар байр төрхтэй байдгийг та бүхэн анзаардаг бах. Харин боцготоо ямар болоод бас боцдог бол. За хөх хотгийг зорин ирж байгаа хамт олонны хүсэл бол ерөөсөө нэгдүгээр бид нарт илэрхий байдаг. Гэхдээ энэ хамт олноо нэг өөр амьсгалыг нь өөр болгомоор байна. Харилцаагийн сайхан дээшлүүлмээр байна. Бид нар дандаа л одоо амралтын газарт очиж нэг хэдэн гэр түрээслээд тэгээд нэг бидний мэддэг сакс волейбол ч юм уу, даарт, бильярд гэдэг ингээд ийм тоглоомууд тоглоод зарим нь ихэнх нь тоглохгүй бас оролцдоггүй. Тэгээд нэг хэдэн нэг спортлог хүмүүс нь спортоо хийгээд бусд нь нэгээд оролцдоггүй гэж ярьдаг шүү дээ. Ийм хандлагатай одоо амралт аяллыг бид нар хөтөлбөртэй болгосноор анх орж ирээд хүмүүс энэ сайхан өргөөгөрт ороод ирэхээр чи би хаана ороод ирвэ гэж эхлэв штэ. Тэгээд би чи үнэхээр Монгол ахуй дотор ороод ирлээ. Энэ шагаан харвааны хэрэглэгдэхүүн байна. Тэнд хувцас өлөгдөг ацмод нь байна. Сандал нь өөрөө их өгдөг сандал байна. Миний сууж байгаа энийг үл дэв шиг нэрлэдэг. Ийм дэвшин сандал дээр ингээд хоньны нэхийгээ тавьдсан. Энд чи би чи ямар газар ороод ирвэ гэж. Тэгээд бид нар чи сайхан нээлт хийгээд та бүхэн бол өнөөдөр манай хөтөлбөрийн дагуу аялаа шүү. 3 цагаас хойш байгууллагын дотоод цаг байдаг юм аа. Тэр хүртэл манай хөтөлбөрөөр
сайхан илээ шүү гэж хэлээд ууж идхийг сайхан зохицуулчихдаг. Ингээд хүмүүс чинь одоо 3 хүртэл бие халаалт гэж хэлж байгаа. Үнэндээ бол мөс хаглагч гэж бас нэрлэдэг. Ийм харилцааны анхан шатны сайхан дасгалууд ажиллана. Тэрийг одоо манай Хөг хотын багш нар баг тэгж хуваагаад хүртэлж явна. Тэгээ харилцааны дасгалын дараа жил хүмүүс сайхан нүүр хагараад нөгөө нэг болон суугаад байсан ахмад хүнч байна уу тийм ээ, нэг залуу шинэ ажилтнч байна уу, хамт олон дотроо сайхан ороод ирнэ. Ингэсэн хон сайхан өдрийн хоолыг нэдүүлээд тэгээ өдрийн хоолноос хойш нөгөө гадаах орчны бүх хэрэглэгдэхүүн дээр өртөөчлөөд ажиллаждаг. Нэг 10 хүн нэг өртөөн дээр очиод ном сум хараад явж хахад дараагийн 10 хүн морины сужигхан дээр очиод морин уналгаа унаад морин унахээс илүү морины өнгөө, тамга, морины зүсээ те тамга ярилцах, за тэр өтгөө морины эд хэрэглэгдэхүүнтэй танилцах, цаашлаад бас нэг ганц хоёр хүн нь за би энийг тойроод ирээгээд ингээ морь унах боломжтой л доо. За ингээд өөр нэг 10 хүн нь болохоор нөгөө том аагаараа тоглож जैन. Дахиад нэг 10 хүн айкугийн тоглоомороо тоглож जैन. Айкугийн гэдэг чинь одоо манайхаар юу гэхээр одоо шийдвэл ингэдэг ч бид нар энэ тоглоомын нэг л хүн шийдийг гаргах гэдэг юм шиг байтал манай тоглоомуудад дандаа та 10 хүн ярилцаж шийдээ гаргах гэдэг байдаг байхгүй юу? Тэгэхээр 10 хүн 15 ингээд тойр зогсчоод тал талаас нь харахаар яаж харагдж байгаагаа хоорондоо яриад тэгээ шийдээ гаргана. За ингэ байж л дахиад нэг 10 хүн нь нөгөө олон улсын хэрэглэгддэг харилцааны тоглоом буюу одоо бид нар бол хулганы дэгээ гэж хэлдэг, хэлхээ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл аливаа үйлдэлийг чинь ингээ энээс өөрөөр хийх боломжгүй гэдэг нэг юм стандарт гэдэг зүйл гарцсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр стандартыг тэр дорн тайлбарлаад таны үүрэг бол энэ бөмбөгийг өөр дээрээ тогтоох. Тогтоосон хойноо та дараагийн хүнд яахан унахгүйгээр өгөх гэдэг. Тэгээ ижил үйлдэлийг ижил арга замаар 10 хүн хийгээд ирэхээр нэг хүн шиг болж байгаа гэсэн. Тэр дунд хүний санаа гарч ирж болно. Тэгвэл 10 хүн нөгөө санаагаа зөвшөөрчиж манай дундын стандарт болно. Нөгөө 10 хүн манай энэ 2 номерын гэрт орж ирээд Монгол тоглоомороо тусдаа тоглоно. Энэ жишээлбэл бид нар бол монголчуудын одоо 100 гаруй хөлөг тоглоом байдгаас зөвхөн 3-ыг л танилцуулна. Тэгжил амжин ерөөсөө 3 тоглоом нэг онцлогтой. Хүн ганцаараа тоглодог тоглоом байна. Хүн хоёулаа тоглодог тоглоом байна. Хүн гуруулаа тоглодог тоглоом байна. Тоглоом гэдэг зүйл бол хожигдохтой биш. Тоглоом бол энэний тусламжтайгаар хүн хоорондоо ярилцах сэдв нь багхгүй юу? Тэгэхээр нэг хүний тоглодог тоглоомн дээр хүн өөрөө өөртөө ярилцах нь шүү дээ. Өөрөө их бодон энэ ингээ ганцаараа яриад шийдээл тийм ээ. За тэгтэл Монгол тоглоомноос гараад хажуудлын нөгөө 10 хамттай манай их гэр дотор болохоор тэр дотор ч нөгөө юм нүдэ бодог тоглоомууд юм өөр орчинд оруулна хүмүүсийг. Эсвэл бие биендээ талархал бичдэг нэр дамжих гэдэг тоглоом тоглоно. Үзэг цаас бариад. Тэгэхээр энэ чинь бүх юм дандаа өртөөчилж ингэж ажилдаг юм арга барилыг олон хүнтэй хамт олон дотор бид хэрэгжилдэг. Ингээд ирсэн би чинь буцсан гэдэг шиг л одоо аль болох сэтгэл өндөр дахин уулзахыг өрөөл тавьж за тэгээ энэ өрөөлийг бид нар дандаа сайхан хураа гэдэг сайхан хураалдаг энэ Монгол арга замыг хэрэглэнэ. Хоёр гараа сайхан тэргүүнээсээ дээш өргөөд тэгээд нэг амьсгаан дээр амьсгаагаа гүнзгий аваад гаргахын хооронд хураа гэдэг тэр авиагаа 3 удаа хэлнэ штэ. Ингэж хурайлнаа гэдгийг чинь тэр нөгөө ирсэн хамт олон сайхан хэлээд ямар үед хурайлж яах нэхээр бид нар өрөө тавьсан үед, талархсан үед, аливаа зүйлд ингээд баярлсан үедээ хурайлж байна. Алга дашдаг энэ баяр хүргэхийг эхэнд нь хүмүүс хийдэг. Ингээд хамт олондоо баяр хүргээл. Тэгэхээр бид нэр одоо сайхан ухтаж аваад хэлнэ. За бид нар манай Хөг хотод та хүмүүс сайхан хурайлнаа. Бие биендээ сайхан өрөөлсөн хамт олондоо сайныг хүссэн энэ сайхан хүслийг бид нар тэр хүрэх ёстой газарт нь хүргэнэ. Хаана хүрдгийг гэхээр энэ бидний амьдарч байгаа ногоон гаригаас даваад цаашаагаа нөгөө сүүн зам гэж хэлээд байдаг штэ. Одоо Нарны аймаг чинь өөрөө сүүн зам дотор байгаа гэж байгаа ш. Сүүн замаас дахиад даваад цаашаа нөө хар нүх гэдэг ингээд одоо эрдэмтдий хэлдэг. Тэгэхээр энэ бидний хураа гэдэг авиан дээр хэлсэн тэр хүсэл мөрөөд тэр бүх зүйлийг чи хураа авиа маань тэр хар нүхний гэдэг юм уу хэмжээнд аваачиж ерөөсө хормын дотор хүргэж байгаа. Ирсэн хамт олон чи хурааг ингээд нэг амьсгаагаа аваад гаргахын хооронд сайхан хураа тэг
ингээ сайхан хурайлуулаад нөгөө иргэн сайхан уулзахын өрөө тавь та бидний энэ хөх хотор дээр сайхан зорчлон ирж өнөөдрийн олж таньсан бүх зүйлээ амьдрал ахуйдаа хэрэглэе гэдэг тэр өрөөлийг чи хураатай нөгчглөөр тэр хүний зүрх сэтгэл болоо тэр биеинд нөгөө зүйл үлдчихэж байгаа гэсэн. За үнэхээр өөр аялмаар санагдчихэв шүү. Монголын радиогийн өдрийн хөтөлбөр хөх хотгийг зорин ирж өнөөдрийнхөө зорилгыг дүүрэглээ. Монгол хүн, Монгол ахуй үнэхээр ингээ алсарцсан. Гэхдээ одоо бид ойртох хэрэгтэй гэдгийг сануулсан юм орчин байлаа. Тэгээд өнөөдрийн уулзсан зочин Бэгцрүн танд маш их баярлалаа. Үйлдэл нүргэж дүүрч явгээ. Энэ өрөө сайхан Батөр шиг ээ. Хураа. Бэгцрүн зочин маань яг хурайлахтай үнэхээр яг юм хувирч өөрчлөгдөж ямар нэгэн ер бусын нэг шийдвэрээс авчиж байгаа юм шиг тийм сонирхолтой тийм дүр төрхийг надад л харуулсан. Болроос дотор сэтгэлдээ тэрийг анзаарсан баг тийм ээ. Бурхан багшийн их дүүчин өдрийн энэ өдрийн хөтөлбөрт бид хөх хотгийг зорьсондоо бас сэтгэл их уяг байна. За бэлэгдэл, утга учир, зан заншил гээд бидэнд ойр байх ёстой, судлах ёстой. Энэ л ахуйг өнөөдөр сонсогч танд үлдээхийг зорилоо. Үнэхээр тийм ээ. Жишээлбэл яг энэ бурхан гişийн 40 өдөр хөх хотгийг бид танилцуулж таарсандаа их бэлгшээж байна. Тиймдээ чин зочныхоо яриатай уялдуулж Монгол Улсын гавьяа жүжигчин Жавхлангийн үг хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэтийн аялгау Мөнх тэнгэрийн хураадаг одоо сонсох гэж байна. 7 жилийн өмнө энэ дууныхаа талаар дуучин Эрдэнэ чимэг ярихдаа нар сар галыг дуулж байгаа. Нар сарандаа залбирч галдаа өргөлөөр өгдөг уламжлалыг урнаар буюу уран бүтээлээр илэрхийлж хийж хармайлаа. Алтан нар өглөө бүхэн мандаж бидэнд өглөөг бэлгэлдэг. Бид байгаль дэлхийгээс ямагт хосгүй ихийг хүртэж ирсэн. Энэ бүхний хариуд барьж би одоо бэлэг юм уу да гэж тухайд ярьж ирснийг тодхон санаж байна. За ингээд дуучин Эрдэнэ чимгийн дуулсан Мөнх тэнгэрийн хураа дугаар өдрийн хөтөлбөрөөр үргэлжлүүлье. Инх цагаан сарна хүсэж баахан дэдгэрч мөргөө. Усны тусдаг сэр өргө ахны зогоо химэр мандж байгаа. Ус Монголын хасур хүчиг хураадан дуудя. Хураадан дуудя. Aldadan sütlün murgya Edin kenarında çatsan urgun Bakın dıdbırç murgya Askırrenik ettik sir hamga atli zayadat Ledgirç yavve Hukmunga deyhan surtutçi Kuradın dudya Kuradın dudya